мэдээлэл технологийн салбар. Тэр дундаа мэдээлэл технологийн контент агуулга одоо сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллагт орж ирээд энэ чиглэлийн сургалтуудыг борлуулна, чанартай сургалтуудыг одоо зохион байгуулна гэхэд яг үндэ бол жоохон имиж исэн. Ягаад тэгэхээр би өөрөө энэ салбарын хүн биш. Тэгээ бүх зүйлийг ойлгож энэ олон одоо салаа мөчр мэт салбаруудыг нь хооронд нь хольж чадахгүй ойлгож хүмүүст зөвлөгөө өгөж чиглүүлж сургалтыг нь борлуулна гэдэг бол мэдээж амаргүй байсан. Тэгээд яг хөө тодорхой хугацааны дараа учир утгыг нь ойлгож олон одоо хүмүүсээс ментор үйлчилгээ авч дээр нь одоо чадварлаг мундаг инженерүүдтэй нэг байгууллагт ажиллаж байдаг гэсэн болохоор одоо мэргэжлийн тал дээр бол асуудал гарах нь ховор байсан. За надад нэг дутагдж ирсэн чанар нь юу вэ гэхээр яг компьютерийн шинжилгээ ухаанаар сураад ороод ирсэн. За тодорхой нэг ажлын байр дээр одоо удаан ажиллаад дараагийн төвшөнд өөрийгөө сорж үзэх сонирхолтой эсвэл одоо ямар нэг зүйлээр мэрэгших хүсэлтэй байгаа тэр залууст зөвлөгөө өгөх гэхээр би өөрөө нэг мэрэгжлийн хүн биш болохоор яг техникэл талаасаа зөвлөгөө өгч чаддаггүй байсан. Тэгээд анзаараад байхад ялангуяа энэ манай салбарынхан бол нэлээд дотгош байгаа хүмүүс бусад хүмүүст өөрийнхөө юу хүсэж мөрөөдөж байгаагаа, юу зорж байгаагаа тэр болгон санаагаа уудлаад ярих тийм одоо зүйлд суралцаагүй хүмүүс байдаг юм болов уу гэж анзаарагдсан. Гэхдээ яг одоо хамт ажиллаад чиглүүлээд өгөхөөр хүссэн зүйлдээ энэ хүмүүс суралцах өндөр потенциал ур чадвар өөрсдөд нь байдаг. За юмыг ухаж, ойлгож дараагийн төвшөнд гаргах тэр одоо хүсэл сонирхол нь дийлж өөрийгөө дайчилж сурах чадвар энэ салбарын хүмүүст маш их байд юм байна гэдгийг олж харсан. За үүнтэй холбоотой олон нийт зориулсан паблик үйл ажиллагаанууд бас арга хэмжээнүүд нэлээд хэд зохион байгуулж агаад ер нь бол заавал технологийн салбар гэлтгүй өөрийнхөө амьдралдаа нэг эргэлтийг хийхийг хүсэж байгаа. Эсвэл өөрийнхөө нөөц болцоогоо өөрт ямар нуугдмал авьяас чадвар байгаагаа нээн илрүүлэх хүсэлтэй тэр залууст зориулсан үйлчилгээг үзүүлэх, за түүнд өөрөө мэрэгших хэрэгтэй байна гэдгээ би одоо энэ салбарт орж ирээд ойлгосон. Тэгээд энэ чиглэлийн сургалт үйлчилгээ өгдөг байгууллагуудыг судлаад, энэ чиглэлийн сургалтуудыг бас судлаад явж агаад PwC Монголиагаас одоо санал болгосон бизнес коучинг диплома сургалтыг анх авсан. За энэ сургалт бол уг нь бол танхимаар явхад богино хэмжээний сургалт байсан боловч яг сургалт эхэлсний дараагаар одоо хөл хорой тогтоож бүх сургалт маань онлайн хэлбэрт шилжсэн. Тэгээ бид нар бол PwC Монголиагийн хамгийн анхны бизнес коучинг диплома ангийн хамгийн анхны төгсөгчд байсан. За хичээл маань бүтэн онлайнаар явсан ч гэсэн зарим нэгэнтэй нь бол би нүүрээ огт харж уулзаж байгаагүй хүмүүс хэдий ч гэсэн хичээлийн агуулга, хичээл явуулах тэр одоо арга техник маань өөрөө бид нарыг бүр хизээ язааны ихчдүүс мэт тийм одоо болгох тийм хэмжээний одоо сонирхолтой агуулгаар явдаг байсан. Яг тэгэхээр хичээлийн урд бол бүх хичээл эхлэхийн өмнө биднэрт ментор одоо сешн, групп ментор сешн ордог байсан. За мөн хичээл дээр зааж байгаа арга техник тэр одоо бүх техникүүдийг бид нар бие биен дээрээ туршиж үздэг байсан. Буюу өөрөө өөрсдөө коуч үйлчилгээ өгдөг байсан гэж хэлж олно. Тэгээд ингээд бие биенийхээ зовлон жаргалыг, бие биенийхээ ажил амьдралыг, бие биенийхээ хүсэл мөрөөдлийг хамтдаа ингээд сонсоод ирэхээр яалтгүй одоо дотн найзууд болж гэр бүлийн гишүүд мэт тийм бие бинийгээ ойлгодог болсон. За энэ бол миний энэ сургалтаас олж авсан бас нэг маш нандин үнэтэй зүйл. Ягаад тэгэхээр хүн алив зүйлийг уншаад ойлгох академик хэмжээнд тодорхой шалгалтыг өгөөд авна гэдэг бол нэг даваа. Мөн хүн хүнтэйгээ харьцаж ойр хавьд байгаа хүмүүсийг нээн илрүүлж тэдэндээ чадах чинээгээрээ тусалж тэдэндээ итгэж одоо эгч дүүс мэт ах дүүс мэт байж тийм харилцааг тогтооно гэдэг бол бас хаанаас ч худалдаж авч чадахгүй тийм гайхамшигтай чадвар, бас гайхамшигтай мэдрэмж өгдөг. Энэ мэдрэмжийг би энэ сургалтанд сурж байхдаа хамт сурж байсан эгч нараасаа, хамт сурж байсан дүү нараасаа сурж ойлгож авсан. Тэгээ энэ бол миний одоо PwC-гээс зохион байгуулсан бизнес коучинг диплома
гэдэг сургалтаас олж авсан хамгийн үнэтэй зүйлүүдийн маань нэг. За мэдээж энэ сургалтаа дуусгангуудаа бид сургалт зааж ирсэн ментор багш нартайгаа байнга холбоо харилцаатай байжгаад одоо саяхан European Mentoring and Coaching Council гэдэг байгууллагаас одоо European Quality Awards хэмээх сертификатыг бас давхар авлаа. За энэ маань ямар учиртай вэ гэхээр сургалтынхаа явцад тодорхой цагийн коучинг сешнүүдийг буюу коуч үйлчилгээдэг хүмүүст өгөх ёстой. За энэ коуч үйлчилгээг маань тухайн байгууллага хүлээн зөвшөөрч одоо үнэлгээгээ өгч байна гэсэн үг. За үүний дараагаар бид нар олон улсын коучинг федерашнгийн гишүүд болцгоосон. Хүний амьдралд хувь нэмрээ оруулж чадах үс тийм зөвлөгөө үйлчилгээг өгнө гэдэг бол одоо ач тусын үр хашгийн нөгөө өнцгөөс ярихад бол хэлж баршгүй зүйл. Гэхдээ коуч үйлчилгээ өгж байгаа хүндээ эсвэл тэр үйлчилгээг санал болгож байгаа хүнээс маш их сэтгэлийн тэнхээ, ур чадвар, мэдрэмжийг шаарддаг ажил юм билээ. Энэ одоо сургалтаас олж авсан мэдлэг бүх зүйлээ сурсан даруйдаа хэрэгжүүлэх боломжийг PwC маань бидэнд олгож ирсэн. Тэгээд энэ сургалтанд сууж явах хугацаанд би ирээдүйд үнэтэй мэргэжлүүд хэмээх номоо бичиж, за энэ ном маань яг сургалт дуусаа шалгалтын үе миний ном гарах үе хоёр давхцаж одоо нэлээд борлуулалтаа өндөр байгаа олон хүүхдэд мэргэжил сонгоход нь чиг баримжаа өгч чадсан байхаа хэмээн найдаж байна. За энэ бол миний сургалтаас авч авсан бас нэгэн одоо үнэт зүйл бүтээл маань юм байгаамаа. Тэгээд манай салбар гэлтгүй ер нь одоо бусад салбарт ч гэсэн орж ажиллах хүсэл сонирхолтой хүүхд залуучууд за амьдралдаа тодорхой нэг өөрчлөлтийг хийхээр зорж байгаа, эргэлзэж байгаа. За эсвэл өөртөө байгаа тэр нөөц бололцоо, байж болох тэр боломжуудыг ашиглахыг хүсэж байгаа хүмүүст зориулсан коуч үйлчилгээнүүдийг бас санал болгож эхэлсэн. Тэгээд хагасаа өдөр болгон бол миний хувьд коуч менторинг өдөр байдаг. Тэгээд би одоо өглөөнөөс орой болтол эндээ коуч үйлчилгээ болон менторинг үйлчилгээнүүдийг хүүхд залуучуудад өгдөг. За PwC-гийн энэ санал болгож байгаа бизнес коучинг дипломаа сургалт маань 2 дахь хэлсэлтэд аваад одоо дуусч одоо тэр хэлсэлт маань шалгалтаа өгөөд утгагүй дуусгах гэж байгаа. За 3 дахь хэлсэлтэд аваад бүртгэл нь аль хэдийнэ эхэлсэн байгаа. За үүний дараагаар мөн 4 дахь 5 дахь хэлсэлтүүдийг аваад ирэхээр Монголд маань одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн коуч үйлчилгээ өгөх эрхтэй хүмүүс олширч энэ хэрээрээ залуусын нүд нээгдэж хүмүүс одоо алив зүйлийг азаа туршиж шийдвэрээ гаргахаасаа өмнө мэргэжлийн хүмүүстэй ярилцаж өөртөө байгаа тэр боломж бололцоо бүх зүйлийг нээн илрүүлж чаддаг болно. Одоо ингээд ирэхээр зөв чигдээ орсон өөрийнхөө зөв таньж мэдсэн хүмүүсээр одоо салбарт маань ингээд олшроод ирэхээр үнийгээ дагаад хувь хүний амьдрал дээшлэн үнийгээ дагаад улс их орны хөгжил бас хурцсах байхаа хэмээн найдаж байна. Тэгээд энэ сургалтыг надад өгсөн PwC Mongolia байгууллагынхаа багш Мили за хаасан алс хол одоо Оросын албаны улсаас Москва хотоос бидэнд онлайнаар хичээлээр өгдөг байсан Алена багш. За дээр нь хичээлд маань одоо мэдгүй чадахгүй ойлгохгүй байсан зүйлүүдийг маань бүх зүйлийг монгол хэлээр бидэнд оновчтой сайхан тайлбарлаж өгдөг байсан багш инхтцэг нартаа бүгдд нь баярлалаа. Тэгээд хэрв та бүхэн энэ сургалтыг сонирхож байгаа бол надтай холбогдоод сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч олон. За мөн PwC Mongolia байгууллагын энэ одоо хөтөлбөрийг хариуцж байгаа хүмүүстэй шууд холбогдоод хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцож олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн коуч болох эхний алхам эндээс эхлэх боломжтой боллоо. Тэгээд та бүхэнд бүгдд нь ажилтны амжилт хүсье.